Оройн төрх хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид Шинжлэх ухааны академийн түүх угсаадны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан түүхийн ухааны доктор профессор Мегмар Самбуг ураад байна. Зав гаргаж ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдэд энэ орой мэндийг хүргье. За. Тэгэхээр монголчууд саяхан Монгол бахархлын өдрөө 13 дахь жилдээ тэмдэглэж өнгөрүүллээ л дээ. Тэгэхээр их эзэн Чингис хааны Мендэсний 863 жилийн ой тохиосон байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ Монгол бахархлын өдрийг тэмдэглэх хүрээнд ер нь түүхч угсаадны зүйн судлаачдын зүгээс ер нь ямар одоо саналыг одоо дэвшүүлж байдаг вэ? Яг 2012 оноос эхлээд энэ их эзэн Чингис хааны Мендэсийн өдөр Монгол бахархлын өдрийг тэмдэглэж байна. Ер нь их эзэн Чингис хааны Мендэсийн өдрийг бас сурвалж ичиг түүхэнд янз бүрээр бичиж тэмдэглэсэн байдаг. За 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэхэд бас энэ их эзэн Чингис хааны Мендэсний өдрийг албан ёсоор тогтоож одоо 1162 оны 100-ны тэргүүн сарын 15 буюу 5 дугаар сарын 31-ний өдрийг тогтоогоод тэгээд тэр өдөр бол энэ Чингис хааны Мендэсний 800 жилийн ойг тэмдэглэсэн байгаа шүү дээ. Хэдийгээр тэгэд тогтоосон боловч тэрнээс хойш гэсэн бас энэ Чингис хааны Мендэсийн өдрийн талаар бас судлаачдын дунд янз бүрийн санал байдаг. Тэгээ энэ дээр үзлээд Монгол улсын төр засгаас ер нь Чингис хааны Мендэсийн өдрийг нийгмөр болгоод тогтооё. Тэгээд албан ёсоор төр олон нийтийн баяр болгоод тэмдэгддэг болгоё гэж шийдвэр гаргаад тусгай комисс томилоод тэгээд 2012 онд Чингис хааны Мендэсийн өдрийг 1162 оны үлийн тэргүүн сарын шөнийн 1-ний өдөр гэд тэмдэглэл тогтоосон. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд төрийн төвшөнд, олон нийтийн төвшөнд Чингис хааныхаа Мендэсийн өдрийн талаар нэгдсэн нэг ойлголттой болж тэгээд энийг эзэн хаан Чингис хааныхаа Мендэсийн өдрийг одоо тэр ард түмний баяр Монгол бахархлын өдөр болгож тэмдэглэж байгаад судлаачид бид нар баяртай байдаг. Тэгэхээр судлаачид бол Чингис хааны Мендэсийн өдрийн талаар хоёр ч одоо өөр одоо өдрийг зааж ингэж маргадаг штеп. Тэгэхээр түүхэн 8 их сурвалжийн 5-д нь бол өвлийн тэргүүн сарын шөнийн 1 гэж одоо тусгасан байдаг бол 3-т нь бол зуны дунд сарын шөнийн 15 16 гэж яриад байдаг. Тэгэхээр таны хувьд ер нь одоо бас аль талд нь байдаг вэ? За ер нь бол яг 1962 оны судалгааны төвшин тэр үеийн судалгааны арга зүй тэр үеийн судлаачдын үзэж харж ирсэн их сурвалж баримт судалгаа бас өнөөгийнхээс бас нэг өөр. Өнөөгийн төвшний өнөөгийн судлаачдын одоо ашиглаж байгаа түүхэн их сурвалж баримт мэдээнүүд судалгааны бүтээлүүд бас их өргөн хүрээтэй болсон судалгаа их өндөр төвшөнд хүрсэн байна шүү дээ. Энэ үндсэн дээрээ одоо ингээд зуны ихэнх сарын шөнийн 15 биш ээ. Үлийн ихэнх сарын шөнийн 1 нь Мендэсийн байна гэд нэгэнтээ ингээд албан ёсоор тогтоогоод тэгээд энийг төр батламжлаад энийг тэгээд одоо амралтын өдөр болгоод одоо хуульчлсан учраас бид бүгдөө одоо нэгдсэн нэг ойлголттой энэ дээрээ л маргаангүй явах хэрэгтэй. Би ч гэсэн одоо энийг дэмжиж л байгаа. Судлаачийн хувьд, хувь хүний хувьд ч гэсэн дэмжиж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо ингээд манай ард түмэн бол одоо Чингис хааны Мендэсийн өдрөөр ямар нэгэн маргаан мэтгэлцээнгүйгээр энэ өдрөө ингээд өргөн сайхан тэмдэглээд явж явах нь зөв л гэж бодож байна. Тэгэхээр монголчууд их эзэн Чингис хаанаар бахархаас гадна дэлхийн нийт бас Чингис хааныг маань одоо мянганы сууд хүн гэж тодорхойлсон байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь өнөөгийн одоо дэлхийн нийтийн одоо энэ гадаад бодлого энэ дипломат харилцааны одоо анхны суурийг тавьсан хүн гэж тодорхойлдог. Өөрөөр хэлэх юм бол Монголын их амар амгалан гэдэг энэ одоо бодлогыг бол анх одоо Чингис хаан тодорхойлж дэлхийн нийтэд гаргаж ирсэн гэж ингэж үнэлдэг л дээ. Тэгэхээр энэ дээр та юу гэж бодож байна? За яг Чингис хаан бол одоо зөвхөн Монголын хаан биш дэлхийн хаан. Бүр хаадын хаан гэж ярьдаг болчихсон шүү дээ. Хаадын хаан гэдэг чинь Монголын хаадын хаан гэсэн үг биш, дэлхийн хаадын хаан. Дэлхийн хамгийн алдар цуутай мянганы сууд хүмүүс гэж. Ингэж бүгдөө монголчууд эдийг дэлхийд даяараа тэгэж үнэлж байгаа нь бол одоо бахархалтай сайхан. Энд одоо монголчуудын бидний нэг бахархал омогшил яа харахгүй юм. Тэр одоо их Монгол улс байгуулагдаж тэр 12 дугаар 100 13 дугаар 100 чинь дэлхийн ертөнцийн байдал чинь бас их эдрээ төвхтэй олон улсын хоорондын дайн байлдаа ихтэй улс үндэстнүүд байнга л одоо дайтаж маргалдаж газар нутаг эрх мэдлийн төлөө тэмцэлж яадаг ийм л үүмэн самантай нөгөө Монголын нуут очонд чинь нөгөө орондоо унтах завгүй олзлон байдж ийсэн гэж бичсэн байдаг шүү дээ. Тэр бол зөвхөн Монголын тухай өгүүлсэн юм биш дэлхийн ертөнц ч гэсэн тийм л орондоо унтах завгүй олзлон байдж ийсэн тийм л үүмэн самантай тийм цаг үе. Тийм цаг үед их эзэн Чингис хаан төрж мэдлээд хүчрхэг одоо их Монгол улсаа байгуулад тэгээд одоо их Монгол улсаа байгуулсан төдийгүй хөрс цэргэлдээ одоо Алтан улс, Хорой эзэм, Сүм улсын эсрэг дайн байлдаа явуулаад энэ бүс нутгийн хэмжээнд одоо энэ хамгаалан байдлыг тогтоосон.
За энд нэг зүйлийг харин онцлог тэмдэхэд бол Чингис хааныг бол одоо ингээд дэлхийн ертөнцийг байлдан дагуулагч. Одоо ингээд 12-аас 13 дугаар зууны үед явагдсан бүхэл аян дайныг одоо Чингис хаан хийсэн юм шиг ингэж яриад идэг нь бол би бол зүгээр одоо хувийн хувьд бол санал нийлдэггүй. За. Чингис хаан бол дэлхийн ертөнцийг байлдан дагуулаагүй. Аз Европын тэр олон улс орныг байлдан дагуулаагүй. Ер нь бол Чингис хааны байлдан дагуулвал хөрс цэргэлдээ Алтан улс, Сүм улс, Хорезм улс, Тангад улсын хэмжээнд л явагдсан шүү дээ. Тэгээд энэ бүс нутаг Монгол болоод Монголын эргэн тойрныг одоо амар амгалан болголоо. За тэгээд Чингис хааны бас нэг байгуулсан гавьяа нь бол дэлхийн ертөнцийг байлдан дагуулж амар амгалан байдлыг тогтоох тийм хүч чадалтай улс гүрнийг, тийм хүч чадалтай хүчрхэг морь цэргийг, тийм арга ухаан авиас чадалтай төрийн зүтгэлтнүүд жанждыг хүмүүжүүл төрөөж бий болгож тэд нартэй өөрийнхөө үүдэрийг залгамжлахыг захиж үлдээсэн байхгүй юу. Тэгэхээр тэднэр нь тэр Чингис хааны үед бий болсон тэр их хүч чадал, тэр их оюун ухаан, тэр их ив нэгдлийг дэлхийн ертөнцийг байлдан дагуулж дэлхийд дахин амар амгалан байдал тогтоох энэ үйл хэргийн төлөө зориулж тэр Чингис хааныхаа гэрээс сургаалыг биелүүлж чадсан. Тэгэхээр яг уу одоо энэ байлдан дагуул энэ их амар амгалангийн үндэс суурийг Чингис хаан яа харахгүй тавьсан үний нэг л дээ. Тэгэхээр одоо дэлхийд дахин энэ гавьяагийн үнэлж ингэж одоо хаадын хаан өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж нэрлэж байгаа шүү дээ. Өнөөгийн ертөнц гэдгийн гол онцлог нь даяарсан дэлхийн ертөнц, инх хамгаалсан дэлхийн ертөнц, олон улсын хоорондын одоо ив нэгдэл, найрамдал, харилцаа ийм ертөнцийг л бий болгосон гэсэн үүднээс л өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан гэж үзэж байгаа. Ганцхан жишээ хэлэхдээ одоо өртөөг л хэлдэг шүү дээ. Өртөө гэдэг бол тэр үеийн Монголын морин өртөө гэдэг бол Аз Европын тэр олон улс орныг одоо сүлжсэн мэдээллийн харьцаа холбооны бүхэл бүтэн сүлжээ байлаа. Тэр сүлжээг өнөөдөр интернеттэй холбож зүйрлэж байгаа шүү дээ. Гэршээтэй олон юмыг ярьж болно л да. Энэ үүднээс л Чингис хааныг одоо ингэж манай монголчууд төдийгүй дэлхийн дахнаараа үнэлж хүндгэж мянганы суут үнээр одоо хүртэл нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан. Тэгэхээр Чингис хаан болон тэдний үр сад хаад болвол одоо 20 дахь жилийн дотор одоо Евразийн тэр өргөн уудан нутгийг эзэлсэн нь одоо Ромын эзэнт гүрэн 400 гаруй жилийн турш тэмцэлдэж одоо олсон тэр газар нутгаас одоо өргөн уудан байсан гэдэг ийм тодорхойлтыг судлаачид хэлж байна. Үүний одоо нууц нь юунда байсан бэ гэдэг дээр л хүмүүс их сонирхдаг л да. Та ер нь юу гэж бодож байна судлаачийн хувьд? Яг энэ өргөн уудан газар нутгийг байгуулсан, эзэлсэн энэ дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан нууц гэдэг бол ерөөсөө миний түрүүний хэлсэн Чингис хааны үндэссэн тэр их одоо төр цэргийн арга ухаан, чадал хүч. Чингис хаан бол ерөөсөө эрдэм мэдлэгийг ихтэй хэлж ийсэн. Цэргийн хүчээс гадна эрдэм мэдлэг, хүч, мэдлэг хоёрыг хослуулж чадсан. Аль нэгэнд нь дуужраагүй. Бүх юмыг цэргийн хүчээр шийдэж байгаагүй. Эрдэм мэдлэгийн хүчээр шийдэж. Шудраг ёсыг тогтоосон. Хууль бүхэн хуулийн өмнө тэгш хэрэгтэй байгааг тогтоосон. Тэгээд одоо дэлхийд маш хүчрхэг тийм цөөхөн хэрнээ цомхон 1990-ад оноос хойш манай зэвсэгтүүчнийг нэг цомхон чадвардаг болгоно гэж нэг тийм зорилт дэвшүүлж ярьж ирснийг та бүхэн санаж байгаа. Яг тэр цомхон хэрнээ чадвардаг айрмаг, хүчрхэг айрмыг Чингис хаан байгуулж чадсан. 200 мянгаад одоо хамгийн дээд нь 200 мянгаад хүнтэй морь цэрэг. Тэгвэл байлд гарах ухаан, байлдааны хүчин чадлын хувьд бол дэлхийд гайхагдах. Дэлхийд игнэшгүй. Дэлхийн одоо ямар ч улс орны айрам ялж дийшгүй тийм айрам хүчнийг морь цэргийг байгуулж чадсан. Тэрний үчээр л тэр оюун ухаан, ив нэгдэл, хүч чадал, цэрэг, хууль, засаглал тэгээд одоо алсыг харсан одоо улс орныг удирдах тэр олон улс орныг хооронд нэвлүү зохицуулах тэр их мэрэгэн арга ухаан энэ бүхнийг л одоо үндэс суурийн тавь зогцлоож өөрийнхөө хойч үеийг тийм арга ухаанаар хүмүүжүүлж чадсан л. Тэгэхээр энэ бүхэн одоо тэр нууцынх нэг. Тэгээд одоо хамгийн гол нь би эндээс бүр онцолж хэлэх юм бол одоо ив нэгдэл. Монголчууд бол үнэхээр одоо Чингис хааны үед мөнх тэнгэрийг шүтдэг тийм ээ. Мөнх тэнгэрээс одоо гаралтай их эзэн Чингис хаан мөнх тэнгэрээс бууж ирсэн туг сүлд төрийнхээ одоо цагаан харс туг сүлдээ шүтдэг. Тэгээд одоо шүтдэг юм нэг, зорилго нь нэг. Тэр цөөхөн монголчууд тэгж их дэлхийн ертөнцийг байлдан дагуулна гэдэг бол би бол энийг их бол онцлон тэмдэглэхийг хүсдэг юм. Тэр ив нэгдлийн, оюун санааны ив нэгдлийн асар их хүч бай.
Тэр биеийн хүч, цэргийн хүчнээс гадна оюун санааны нэгдэл, асар их хүч. Тэр бол одоо энэ монголчуудын хүч чадлын нэг бүр үндсийн үндсэг гэж би боддог. Тэгэхээр маргааш бас одоо улс тунхагласны 101 жилийн ойн өдрөлтөө. Тэгэхээр бас бүх нийтээрээ амарч тэмдэглэнэ. Ер нь 1924 онд одоо анх дугаар үндсэн хуулийг баталж бүгд найрамдах Монгол улсыг бол одоо дэлхийд дахин тунхагласан энэ түүхэн ач холбогдлыг бол монголчууд онцолдог. Яагаад ингэж онцолдог юм бэ гэхээр хэрвээ ингэж тунхаглаж чадаагүй одоо хэдхэн өдрөл алдсан болвол одоо Монгол улсын тусгаар тогтнол бас баталгаагүй болох ийм эрсдэл байсан гэж үздэг л дээ. Энэ дээр та юу гэж бодож байна? Ер нь бол би зүгээр 20 дугаар зууныг юу гэж хардаг вэхээр түүхчийн хувьд бол 20 дугаар зуун бол үхэлдээ монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн зуун байсан гэж би хардаг. 1911 оны хувьсгал, 1921 оны хувьсгалаар эх орноо гадаадын дөрвөнгөлөлтөөс чөлөө тусгаар тогтнолоос эргэлээ тийм ээ. 1930-ад оны баруун зүүн хил хязгаарын байлдаан, 1939 оны халахын голын дайнаар эх орныхоо тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлаа гадаадын дөрвөнгөлөлтөөс хамгаалж чадлаа. 1945 оны чөлөөлөх дайнаар одоо бас эх орныхоо гадаад аюулгүй байдлыг нөгөө олон жил үргэлжилсэн Японы дөрвөнгөлөлтийн аюул зандыг бүр мөсөн үгүй хийж тэгээд одоо өвөр Монголоо чөлөөлж бүс нутгаа энэ орчинд тойрно амар амгалан аюулгүй байдлаа баталгаажуулсан төдийгүй дэлхийн 2 дугаар дайныг галыг унтрааж дайн дэлхийд инх тайван байдлыг тогтооход үнэтэй хөв нэмэр орууллаа. За тэгээд дайны дараагаас эхлээд Монгол улс бол ер нь тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн дараагийн шат. Өөрөөр хэлбэл улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсын тавцанд баталгаажуулж нэгдсэн үндэсний байгууллагад илсэх нэгдүгээр. Хоёрдугаарт эдийн засаг соёлоо хөгжүүлж эдийн засгийн одоо тусгаар тогтнолоо бий болгох энэ тэмцлийн замд шилжлээ. Тэгээд одоо энэ тэмцэл 1990-ад он хүртэл үргэлжилж 1992 оны ардчилсан хувьсгалаар жинхэнэ одоо тусгаар тогтносон ардчилсан шинэ Монгол улсыг цогцлон байгуулах замд орлоо. Гэх жишээтэй ингээд энэ 20 дугаар зуун бол бүхэлдээ л одоо тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ялалтын зуун байсан гэж бол би үздэг. Тэгэхээр энэ тэмцэл ялалтын түүхэнд нэг тэмдэглэгдэх бас нэг том үйл явдал бол 1924 онд улсын анх дугаар их хурал хуралдаж анхны үндсэн хуулиа баталж тэгээд хэмжээд ирэх хаан засгийг халж бүгд найрамдах засгийг тунхаглан зарлалаа шүү дээ. Тэгэхээр тэр үед бас тусгаар тогтнолын асуудал бас л өөрийн хэлснээр бас сорилт бэрхшээлтэй тулгарч байсан ийм цаг үе. 1924 оны 5 дугаар сард одоо хэмжээд ирэх хаан төрийн дэргүүн тэрийн тийм ээ богдгийн жан чаллаа. За зөвлөлт Орос улсын зүгээс бас коминтерний зүгээс Монголд өөрийн нөлөөгөө ихчүүлэхийн төлөө бодлогыг хүчтэй явуулж эхэлжээ. За мэдээж өмнө төршил тэртээ дэргүүн Монголын тусгаар тогтнолыг огт хүлээн зөвшөөрдгөө өөрийнхөө нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг улс тэр бодлого бол мэдээж үргэлжилж явсан. За энэний тодорхой илэрлэл нь бол 1924 оны 5 дугаар сарын 31-нд энэ зөвлөлт толгойд улс хятадын хооронд байгуулсан энэ хоёр орны хоорондын маргаантай асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын гэрээ гэдэгт гарын үсэг зурсан тийм ээ. Тэгэхээр энэ гэрээний 5 дугаар зөвлөлд бол одоо зөвлөлт толгойд улсын зүгээс бол Монгол улс бол хятадын бүрэлдэхүүн хэсэг юм а гэдгийг хүлээн зөвшөөр Монгол дахь одоо хятадын одоо цэзэрнэт эрхийг хүндхэн үзнэ гэсэн заалт орсон байгаа шүү дээ. Тий. Энэ бол Монголын эрх баригчдыг маш их цочирдуулсан. 1921 онд бол одоо Монгол зөвлөлтийн хоорондын найрамдлын гэрээ байгуулсан тийм ээ. Тий. Тэгээд энэ умар төрштөө зөвлөлт Оросдоо итгэж байсан. Тий. Бидний ганц өмг түшиг тулгуур, найдвартай түшиг тулгуур цаашдаа одоо хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ. Энэ зөвлөлт Орос зөвлөлтийн тусламжаар бид одоо хөгжил дэвшлийн шин замд гарна гэж итгэж ийсэн. Гэтэл гэг мэдхэн тийм гэрээ байгуулагдсныг дуулаад Монголын өдөртөгчид бол маш их цочирдож бухимдаж эсэргүүцэж байсан ийм баримт мэдээнүүд бол нилээд байдаг. Тий. Тэгэхээр тухайн үед бол одоо 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Богд хаан жанж халсны дараагаар ердөө 11 хоногийн дараа л Орос Хятад хоёр одоо хоорондоо ингээд нууц гэрээ байгуулахдаа Монголыг бол Хятадын бүрэлдэхүүн хэсгээ гэж тодорхойлцсон. Тэгэхээр тухайн үед бол бас одоо анх дугаар их хурлаар
хуралдаж явах ч гэсэн энэ одоо гэрээг бол төдийлөн мэдээгүй байсан юм байл шүү дээ. А гэхдээ бол монголчууд ямар ч гэсэн дэлхийн 20-с 30 орны одоо үндсэн хуулийг судалж тухайн үед одоо хөрөнгөтний гэжсэн тэр улсуудаас бас маш их одоо үлгэр жишээ авч тусгасан байсан асуудлыг бол өмнөх одоо анхны комиссийг татан буулгаад дараагийн шинэ комиссийг одоо байгуулад шууд одоо тэр зөвлөлт холбоот улсын тухайн үеийн үндсэн хуулийг бараг 100% хуулаад ингээд боловсруулж оруулж ирээд баталсан асуудал байгаа тийм үү. Энэ дээр та юу гэж харж байна? За яг хөө тэр гэрээг анх дугаар одоо хуралдтал мэдээгүй байсан ч болохгүй. Тэрийг бол ер нь бол одоо тэрийг бол мэдчихсэн. Ер нь монголчууд мэдсэн. Тэр даруйх нь манай албан ёсоор зөвлөлтийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн. Энд байсан зөвлөлтийн одоо консул албаны хүмүүс. Хариуд нас бид нар манай төрийн удирдагчид эсэргүүцлээ илэрхийлж ийсэн. За тэр байтугай 1923-аас 24 онд чинь өдөө орон нутагт нөгөө орон нутгийн засаг захиргааг шинжлэх ажил эд явагдажсэн үү шүү дээ. Тэгэхээр Хантай Шаруулай аймагт очисон засгийн газрын төлөөлөгч одоо нэрийг санахгүй байна. Очиход одоо бас энэ тухай хүмүүс асууж ийм гэрээ байгуулагдсан гин үнэн үү? Одоо ямар учиртай энэ төр гэж асууж ийсэн. Баримт байдаг. Тэгэхээр энэ гэрээг бол зөвхөн Монголын удирдагчид биш өдөө орон нутагт хүртэл одоо ард иргэд бас мэдчихсэн. Юу болж гин яаж гин гэж эргэлжижсэн. Үнэн юм уу худлаа юм уу гэдэгт эргэлжижсэн. Үнэн бол яана гэж санаа зовж ийсэн. Тэгэхээр ер нь анх дахь үндсэн хууль бол одоо зөвлөлтийн үндсэн хуулийг шууд хулбарсан гэдэг асуудал дээр ер нь юу гэж харж байна? Тэгэхээр яг энэ үндсэн хууль боловсруулах, үндсэн хуультай болох асуудал бол зөвхөн энэ 24 онд Богд хаан нас орсноор бий болж эхэлсэн биш л дээ. Бүр одоо Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоос сэргээснээс хойш ч гэсэн одоо бас л энэ тэр үеийн сэхэтнүүд, Цэвэн Жамсраанууд эргүүтээ сэхэтнүүд бас л энэ улс орны засаглалын асуудал, хуулийн асуудал, үндсэн хуулийн асуудал, гадаад орнууд байгаа энэ үндсэн хуулийн асуудлуудыг сөхөж ярьж судалж ийсэн мэдээ баримтууд бол байдаг. За 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаас харин бол энэ үндсэн хуулийн тухайн асуудал бол нэлээд одоо шин шатанд гарч нэлээд эрчтэй яригдж ер нь Монгол улс цаашдаа ямар засаглалтай байх юм бэ? Үндсэн хуулийн чинь гол амин сүнс нь тэр шүү дээ. Засаглалыг тогтооно. Ямар засаглалтай байх? Энэ засаглалын тухай маргаан 21 оны хувьсгалын дараагаас эхэлж ирсэн. Тэгэл 21 оноос эхлээд энэ үндсэн хууль 22 онд анхны комиссийг томилсон үндсэн хууль боловсруулах комиссийг анх Цэвэн Жамсрааны тэргүүтээ. Тэр Цэвэн Жамсрааны бол одоо Англи, Япон зэрэг улсуудын үндсэн хуулийг судалж, орчуулж тэгээд ер нь бол цаашдаа Монгол улс ер нь энэ Англи, Япон зэрэг энэ орнуудын жишгээр энэ хэмжээт эрэхтэй хаан цагтай байх нь зөв ч юм уу гэсэн ийм асуудал яригдчихсэн. Энэ хөгжилтэй улс орнууд ямар засаглалтай гэдэг. Тийм. Үүнээс үндэслээд ер нь 21 оны хувьсгалын дараагаас эхлээд Монгол ер нь хаан засаглалтай байх юм уу, бүгд найрамдах засаглалтай байх юм уу гэдэг маргаан бол бас нэлийн хүчтэй яригдж байсан. Одоо бодоо данзан нарын хэрэгч гэсэн одоо бас энэ засаглалын асуудалтай холбож шийтгсэн шүү дээ. Тэдний чинь зарим нь одоо хаан засагтай байх гэлээ, ардын эзгийг устгах гэлээ энэ төр гэл тийм ээ. Тэгэхээр яг одоо улс төрийн сэргээр шийтгсэн цаад шалтгаан өөр боловч бас тогсон нэг хэрэг нь энэ засаглалын асуудалтай холбоотой. За тэгээ 22 онд байгуулагдсан тэр комисс бол тэгээ ажиллаж байгаад бас ингээд янз бүрийн учир шалтгаанаас бол тэгээд зогсоод тэгээд тэрийг бол одоо засгийн газрын хууль зохиох комиссд шилжүүлээд нэг хэсэгтээ бас ингээд жаахан тэр үндсэн хуулийн асуудал жаахан айдуу намдуу тийм их урт тод яригдхаа болсон баг. За тэгээд харин Богд хаан нас орсны дараа бид нар ер нь ямар засаглалтай байх вэ гэдэг асуудал хоёр өршийн хооронд байгуулсан гэрээтэй холбогдуулаад бид нар ер нь ямар засаглалтай байх вэ гэдэг асуудал. За ер нь яаралтай үндсэн хуультай болъё гэдэг асуудал маш урт тодор яригдсан. Үндсэн хууль гэдэг чинь бол тусгаар тогтнолын бас нэг баталгаа. Тэр үндсэн хууль нь ч одоо төрийнхээ засаглалын бүх хэлбэр, хөгжлийн чиг зам цаашдаа одоо ард түмний эрх хэрэгчлөө бүх юмаа үндсэн зарчмуудаа тунгалаад хуульчилж байгаа. Энэ үндсэн хууль гэдэг бол одоо дэлхийн нийтийн жишг тусгаар тогтнолын баталгаа. Тэгэхээр тусгаар тогтнол авч үлдэхийн тулд юуны дөрөнд үндсэн хуультай болъё. Үндсэн хуулиараа энэ засаглалын асуудлаа нэг мөр болгож шийдье гэдэг асуудууд 1921 оны 6 сараас эхлээд улсын анх дугаарыг хуралдах хүртэл энэ засгийн бүх эрхийг засгийн газар шилжүүлэх. Тэгээд улсын анх дугаар хурлыг аралтай хуралдуулах, үндсэн хуулийг аралтай боловсруулж томилох комисс шийдвэрүүд гарсан. За тэгээд 1924 оны 10 сарын 14-нд одоо яг жинхэнэ
ерөнхий сайд тэргүүтээ цэрэн дор тэргүүтээ комиссийг томилж албан ёсоор очсон. Тий. За энэ үндсэн хууль боловсруулах асуудал бол мэдээж нэлээд одоо төвөгтэй нөхцөл байдалд явагдсан гэж болно. Монголчууд бол яг өөрсдийнхөө оюун ухаанаар, өөрсдийнхөө хүслээр, өөрсдийнхөө алс ирээдүйн хөгжлийн замыг тодорхойлсон өөрийн гэсэн онцлогтой гадны ямар нэгэн нөлөөгүй ийм үндсэн хууль боловсруулж батлая гэсэн хүсэл эрмэлзэл бол дүүрэн байсан монголчуудын донд бол тэр үеийн одоо төрөлцгийн удирдлагын төвшинч гэсэн за ердийн ухамсарын төвшинч гэсэн энд бол эргэлзэх юм байхгүй. За ер нь бол зөвлөлтийн хуулийг аваад хэрэгжилчий энийг аваад шууд орчуулад баталчих гэсэн нэг ч хүн байгааг. За нөгөө талаас бол зөвлөлт оролт улс коминтерны зүгээс бол Монголд өөрийнхөө нөлөөний хүрээг хэдийгээр одоо хятадтай тийм гэрээ байгуулсан ч гэсэн Монголд өөрийнхөө нөлөөний хүрээг бэхжүүлэх бодлогыг маш хүчтэй явуулж ирсэн. Ялангуяа 1924 оноос эхлээд Богд хаан нас орсны дараагаас эхлээд яагаад Богд хаан нас орсны дараагаас гэхээр чинь Богд хаан чинь тэр үед монголчууд оюун санааны удирдагч, ийм нэгдлийн удирдагч, маш их нэр хүндтэй тий шашин дэрийн одоо хэмжээт эрэхт эзэн хаа маш их нэр хүндтэй хамгийн гол нь оюун санааны удирдагч тэр байр суурь нь бол хэвээрээ хийсэн шүү дээ. Бүгдөө л Богдоо шүтжсэн. Тэр Богд хаан амьд байгаа цагт бас зөвлөлт ордуулс коминтерны зүгээс өөрийнхөө бодлогыг шууд тулган хүлээлгэх шууд одоо оруулах тийм боломж нөхцөл бас хязгаарлагдмал байсан. Тэгэхээр Богд хаан таал төгснө гэдэг бол одоо бас Оросуудын хувьд бол маш ашигтай сайхан цаг нөхцөл бүрдээд энэ үеэс эхлээд бас тэр өөртөөхөө бодлогыг тулган хүлээлгэх юм өвчтөе явуулж эхэлж байгаа шүү дээ. Энэ үднээсээ одоо коминтерны төлөөлөгч Ирискул одоо энэ үндсэн хууль боловсруулах ажилд маш идэвхтэй оролцож бараг өдөртөн чиглүүлж ирсэн. За Оросоос бас коминтерны үндсэн хуулийн зохиох одоо мэргэжлийн хүн урьж ажиллуулсан. Тэгээд энэ нэг талаасаа энэ зөвлөлт Орос улсаас ирүүлсэн төлөөлөгч мэргэжилтнүүд нөгөө талаасаа Монголын удирдагчид ингээл хамтраад энэ үндсэн хуулийг боловсруулсан. Гэхдээ мэдээж одоо тэр зөвлөлтийн талаас тулгаж байгаа янз бүрийн шахал шаардлагыг эсэргүүцэж ийсэн. Тэр байтугай одоо зарим судлаачид бол энийг цэвэн жимсрооно маш хүчтэй эсэргүүцэж ер нь одоо ийм үндсэн хуультай байснаас ер нь бараг үндсэн хуульгүй байсан дээр юм шүү гэсэн асуудал хүртэл ярьж ийсэн гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэлээд хүчтэй эсэргүүцэж ийсэн илэрхийлэл. Тэгэл ингээл аль тал нь өөрөөсдийнхөө эрх ашигыг хамгаалж тэнцэж байгаа л ингээл дундын нэг үндсэн хуулийг л гаргаж боловсруулж баталсан. Тэрнээс энэ бол ерөөсөө цэвэр зөвлөлт Орос улсаас ийм үндсэн хуулийг хуулсан тэдний тим хууль гэж бас ойлгож болохгүй. Ер нь бол энэ хууль бол бас монголчууд өөртөөхөө оюун ухааныг шингээсэн, өөртөөхөө үзэл бодлыг шингээсэн, хэдийгээр гадны нөлөөнд автсан ч гэсэн ийм анхны ардчилсан үндсэн хууль гэдгийг бол манай судлаачид бол санал нэгтээ хөлийн зөвшөөрж байгаа шүү дээ. Энэ дээр бол нэг маргаад байх юм байхгүй. Үүний зэрэгцээгээр тэр зөвлөлт Орос улсын нөлөө байсан. Ерөнхийдөө бол ерөнхий загварын хувьд бол үндсэн хуулийн ерөнхий бүтэц загварын хувьд тэгээд улсын яах үзэл санааны хувьд бол бас тэр зөвлөлтийн нөлөө тусныг бас үгүйсэх аль нь үгүйсэх арга байхгүй. Тэгтэл эцэст бид нар бол тусгаар тогтнолоо баталгаажуулсан бүгд найрамдах засаглалыг одоо нөгөө олон жил үргэлжилсэн хаан засаглалаа халж бүгд найрамдах засаглалыг тунхаглан зарлсан ийм анхны ардчилсан үндсэн хуультай болсон гэдэгт бол бид нар бол эргэлзэх явдал байхгүй өнөөдөр тийм. Ер нь зүгээр ардын хувьсгалыг ялахад ер нь одоо анхны 7 гэдэг шиг хүмүүс бас голлон оролцсон гэж байгаа боловч бас нэр нь тодорхойгүй юм уу эсвэл одоо тийм хүмүүс бол түүхэн хүмүүс бол байсан гэж судлаачид үздэг штэ. Та бол энэ асуудал дээр бас өөрийн гэсэн судалгааны бас бүтээлтэй гэж би сонссон юм байна. Анхны 7 одоо 1911 оны хувьсгал гэхээр чинь халахын хүрээний бүх хэргийг төр эрхгийлэн шийдэх газар гээл одоо 7 хүн бас ажиллаад тэр хувьсгалыг өдөртөн зохион байгуулж ялтанд өргөсөн тий. Бас тэгэхээр 21 он 11 он аль нь одоо 7 хүн байсан. Тий. Өдөртөгчд нь. Тий 21 оны хувьсгалыг анхны 7 гэдэг нь яг сүүлд нь л өгсөн нэр л тий. 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 Бас л 7 хүн өдөртөн зохион байгуулсан. Зүгээр энэ 7 хүн бол ерөнхийн улс төрийн манлайл өдөртөн чиглүүлэх үүргийг гүйтгэсэн болохоос ч энэ хувьсгалын ялалт бол ерөөсөө тэр 7 хүний гавья гэж үзэж болохгүй шүү дээ. Гэхдээ тэр 7 хүнийхэн удирдлагаар Монголын бүх ард түмэнд монголчууд бүгдөө л энэ хувьсгалын ялалтын төлөө тэмцсэн шүү дээ.
Энэ 21 оны хувьсгал чинь бас нэлээд олон жил баггүй хугацаанд үргэлжиж олон үйл явдлын дараа ялалтанд өрсөн шүү дээ. 19 оноос нөгөө одоо Монголын автономтыг татан буулгасан үеэс эхлээл монголчууд чинь уур хилэн бадарч тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэж эхэлсэн гэдгийг түүх сударт бичиж тэмдэглэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр янз бүрийн төвшөндөл тэмцэж эхэлсэн. Цэргийнхээ шугамаа цэргээ байгуулъя, дахиад зэсгээ бариад босъё. За тэр одоо улс төрчд нь бол одоо ингээд нууцаар энэ тэнд хуралдаад л яах вэ гэж хилцэж явж байгаа л сүүлд нь ингээд нэгдсэн зохион байгуулалтанд ороод л нам болоод л тэгэл одоо зөвлөлт Орос улс руу төлөөлөгчдөө томилоод л тэгэл зөвлөлт Орос улсаас тусламж гуйгаад ингээл ажилласан. Тэгээд журам цэргээ байгуулсны дараа харийн дүрмгийлтийг их нутгаас хөөх тэмцлийг явуулж байна. За зөвхөн ардын журам цэрэг биш, богдын засгийн газрын цэргүүч гэсэн одоо тухайлбал Хатанбаатар Махсаржуугийн байна. Богд хааны зарилгаар 1921 оны 4 сард баруун хязгаарт Улаатад очоод цэрэг захираа сууж исэн. Тэр хүн хүртэл одоо ардын засгийн талд жилжээл одоо цагаантны эсрэг тэмцээл ингээл хамтын хүчээр ингээл ер нь хамтын хүчээр л энэ 21 оны хувьсгалыг ялалтанд хүргэсэн. Зөвхөн одоо монголчууд одоо халахын нутагт байсан бид нар монголчууд төдийгүй энэ бураад өвөр Монгол за тэгээ баруун Монгол бүх л одоо Монгол үндэстний төлөөл бас л энэ ардын хувьсгалд бол оролцож гаяа агуулж энэ ялтын төлөө ань насаа зориулсан улсууд зөндөө байгаа шүү дээ. Ер нь бол энэ тусгаар тогтнолын түүхийг бол хин нэгэн хүн юм уу гол аль нэгэн улс төрийн хүчин юм уу өмчлөх эрх байхгүй. Энэ тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн ялалт бол Монголын ард түмний бүхэл ард түмний тэмцлийн ялалт. Хуучин бол ингээд 1990-ад оноос өмнө түүхийг их үзэл сурталчулж исэн гэж шүүмжилдэг тийм ээ. Түүхийг эзэнгүүдүүлж исэн, үзэл сурталж исэн, буруу үнэлт өгүүлж исэн гэж шүүмжилдэг. Гэтэл өнөөдөр бас түүхийг их үзэл сурталчулж байгаа. Өнөөдөр үү? Тий, өнөөдөр ч гэсэн маш их ийм хандлага бол их ажиглагддаг. Одоо жишээлбэл 1911 оны хувьсгалыг л одоо Богд хаан л одоо ганцаараа удирдсан манлайсан. Ерөөсө Богд хаан байгаагүй бол одоо яах ч байсан. Одоо Богд хаан бол одоо ингээл энэ хувьсгалыг удирдагч манлайлагч гэл ингээл яриад ихлэх юм бол нөгөө 7 хүнийх нь мартагдаад үүрэг нь үүсгэх ийм аюултай. Тийм учраас одоо энэ түүхэнд хов хүмүүсийн гүйтгэсэн үүргийг аль болохоор л тэнцвэртэй үн зөв бодтой гүйтгэж нэг хүнийг ярихдаа магтахдаа нөгөө хүнийг дурсаж ярьж яхад хэрэгтэй гэж боддог. Тэрнээс биш одоо нэгийг сугалж аваад ингээд яриад байх юм бол бас тийм их зөв юу биш баг. 20 дугаар зуунаас өмнөх одоо 200 жил бол Манжчин гүрний дарлал байсан монголчууд бол тусгаар тогтнолын төлөө маш олон удаа тэмцэж босч исэн боловч үр дүнд хүрээгүй. Яг тэр одоо Манжчин гүрэн одоо нуран унсан тэр түүхэн цаг үеийг ашиглаж одоо монголчууд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг одоо зохион байгуулж ялтанд хүргэсэн гэж ярьдаг тийм үү? Ер нь бол монголчууд чинь манжийн иргэшээлд орсон цагаас эхлээл эргээл тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн шүү дээ. Энэний тодорхой жишээ нөгөө бидний сайн мэддэг амар санаа Чингүнжүү нарын зэвсэг туслага шүү дээ. Олон жил үргэлж ирсэн энэ бослого. За яг энэ бослого дарагдсны дараа нэг хэсэг бас жаахан нам жимдүүхэн байсан баг. Тэгвэл нам жимдүү байлаа гэд бид нар тусгаар тогтнолоо мартцсан гэж үзэж болохгүй. Ой санамж оюун санаанд бид бол Чингисийн үрсад бид бол тэр эдэрхэг хүчрхэг явсан үеэ сэргээд Чингисийнхээ тэр байгуулсан бэхжүүлсэн тэр хүчрхэг төрийг эзэн нэгэн цагт дахин сэргээж байгуулна гэсэн тийм л хүсэл эрмэлзэлтэй л энэ хүсэл эрмэлзлийг бол монголчууд бол зүрх сэтгэлээсээ эзэж гаргаж байгаа. Ганц жишээ хэлэхэд Чингис хааныхаа одоо хар цагаан тогсволдыг манжийн иргэшээлийн үед ингээл аймаг хошуудад энэ тэнд олон газар тагчээсэн. Тэр тахилга бол одоо бас л энэ түүхэн ой санамжаа сэргээх тийм нэг арга зам. Тэр тахилгын үеэр бас одоо бид одоо нэхий дээлээ нөхөөс олтол төрсөн бие төө олтол төр үзийнхаа төлөө тангаргална гэдэг тогсолтынхаа өмнө тангаргаж ийсэн юм мэдээ баримтууд байдаг. Тэгэхээр энэ хүсэл эрмэлзэл бол хизээд л байж ийсэн. Тэгээд одоо 19 дугаар зууны сүүлч 20 дугаар зууны ихээр болохоор чинь олон улсын байдал өөр боллоо. За ялангуяа 20 дугаар зуун гараад ирэхээр чинь манжийн төр гэдэг чинь бол үндсэндээ манжийн төр биш одоо хятадын тайган хятадуудын гарт орчлоо. Тийм ээ. Тэгэхээр манжийн төрийн бодлого чинь хятадын бодлого болоод хувирлаа. Тэгэхээр энэ олон улсын нөхцөл байдал, гадаад дотоод нөхцөл байдал, манжийн төрийн дотоод байдал, манжийн төрийн бодлогод гарсан өөрчлөлт
За тэгэл монголчуудын өөртөөх нь амьдрал ахуйд гарсан өөрчлөлт маш их ядуур хөгжлийн хоцрогдол энэ бүхнээс үндэслэл одоо энэ тэмцэл хөдөлгөөн 19-р зуунаас болж 20-р зууны ихээс эхэлж гарсан. Тэрнээс үуч 1911 оны хувьсгал бол гинт нэг өдөр юм уу гараад ирсэн юм зүйл биш. Тэгэхээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд бол тэр тухайн үеийн одоо засаг ноёдч бас маш их үүрэг гүйцэтгсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг тийм үү? Тий, одоо тэр үеийн энэ хувьсгалын анхны сэдэд санаачилсан хүмүүсийн гэл би одоо даалам цэрэн чимэд Чинван хан дорж энтриг л гэж боддгийг. Анх санаачилж одоо яг ер нь болохоо байлаа. Босё, хөдлөё. Тусгаар тогтолцоо сэрьяа гэсэн. За тэгээ энэ хоёр бол их онцгой үүрэг гүйцэтгэсэн. За тэгээ цаана одоо олон засаг ноёдууд энэ хоёрыгоо дэмждэг, тусалдаг, хамтардаг олон хүмүүс байгаа л да. Тэгээд дараа нь богдыгоо татаж орууллаа тийм ээ. Тэгээд одоо хувьсгалыг ялдан дүргэх өмнө өвөр Монгол руугаа урт хандаж загтал магтал илгээжсэн. Бид нар одоо тусгаар тогтноо сэргээх гэж байна. Та бүхэн одоо энэ тэмцэл хөдөлгөөнд нэгдэж нийлээ. Нутаг орноосоо тэр хятад цэргүүд, манж хятад цэргүүдийг хөөж гаргаа гэж одоо өвөр Монгол барах, за баруун хязгаарын бүхэл ноёд төшөндүүд тандж ирсэн. Тэд нар бүгд л энэ санаачлах энэ хөдөлгөөн, энэ тэмцлийг дэмжиж энүүл нэгдний илж ийсэн. Тэгэхээр энэ бол одоо олон хүний хүч хөдөлмөр. Ер нь би дөрвөөс ер нь монголчууд бүгдөө л тусгаар тогтлынхаа төлөө нэг зорилготой байж ижил энэ хувьсгалууд ялтанд хүрсэн. Тэгэхээр энэ тусгаар тогтнолын төлөө тэмцэлд бас одоо онцгойлон гавьяа байгуулсан хүмүүсийн талаар дарагдуулах ч гэдэг юм уу гавьяаг нь бүдгэрүүлэх нэг тийм орлого байх шиг байсан. Тэгвэл сүүлийн үед судлаачид бас тэр хүмүүсийн түүхэн гавьяаг бас ингэж сэргээн одоо судлах ажлыг эхлүүлсэн гэж сонссон. Яг 90-ад оноос хойш бол энэ Монголын түүхийн агуулга хамар хүрээж их өргөдсөн, арга зүйч их өөр болсон, үзэл суртаасаа ангиж ирсэн, бас ингээд түүхэн үннийг зарчмыг баримтаж судалгаа явуулдаг болсон. Энэ үүднээсээ эхлээд энэ Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл хөдөлгөөний түүхийн судалгаа, сурчлагын ажил шин шатанд гарсан. Үүнтэй холбогдуулаад энэ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагчдын намтар судлалч шин шатанд гарч ийн л да. Тэгэхээр ер нь энэ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагч гэхээр хоёр юм байгаа. Нэгдүгээрт бол улс төрийн удирдагчд. Одоо түрүүний нөгөө 11 оны хувьсгалын халахын хүрээний бүх хэргийг төр эрхлэж шийдэх газрын 7 хүн. 21 оны хувьсгалын нөгөө анхны 7. Эднэр бол улс төрийн удирдагчд тийм ээ. Цаана цэргийн жанжид гэж байна. Цэргийн жанжид. 11 оны хувьсгал ч гэсэн 21 оны хувьсгал ч гэсэн цэрэг зэвсэг төвчнгүүгээр ялдан дүрх ямар ч нөхцөл боломж байхгүй шүү дээ. Тэр одоо 21 оны 7 хүнийхээ удирдлагаар тэр цэргийн жанжит нь тэр цэргээ удирдаа зэвсэг тэмцэл хийж эх орны харийн дүрмгэртээс чөлөөлж ижил тэр хувьсгал ялдан дүрж шүү дээ. Тэгэхээр би бол яг хөө тэгээд энэ цэргийн жанжитын намтар судлал руу нэлээд түлхүү ажиллаж 90-ад оны дунд үеэс эхлээд одоо энэ Ардиа Хатанбаатар Махсаржуу, Манлайбаатар Дамдинсэрэн, Ялгуунбаатар Лаврын Сумья гэх зэрэг одоо энэ цэргийн жанжид. За тэгэл одоо Юзур утгад Гасан даш гэх мэт зарим одоо бас өдөр шашны зүтгэлтнүүдийн намтар түүхийг тусгайлан судлах ном бүтээл гаргаж ажиллаж байгаа юм. Тэгэхээр Хатанбаатар Махсаржуу, Манлайбан одоо Дамтэн сүрэн нарын одоо түүхийг бол тодорхой хэмжээнд одоо түүхэн их сурвалжууд болон сурах бичгүүдэд дурдсан байдаг л да. Таны бусад одоо нэрлэлсэн улсуудыг бол төдийлөн бас сонсож байгаагүй юм бах юм. Яг Хатанбаатар Махсаржуу, Манлайбаатар Дамтэн сүрэн нарын намтар түүхийг бол одоо 1940-од оноос эхлээл одоо манай шинжлэх ухааны хүрээлэнгээс эхлээд судлаад тэр дэлхийн 2 дугаар дайны үед чинь одоо энэ бас эх оронч үзлийг дүгэн дэлгэрүүлэхийн тулд энэ цэргийн жанжитын намтрыг бас ингэж сурчлага ажлыг бас нэлийн түлхүү хийж ийсэн шүү. Манлайбаатар Дамтэн сүрэн, Хатанбаатар Махсаржуу, Зоригт Тогтох нарын намтраар 1944-45 онд ингээд нэг жижигхэн хөөрхөн манай академич нацаг дөрж байгаа энэ ингээд энэ Сүхбаатар жанжин энэ хүмүүсийн намтраар гаргасан. Ингээл энэ үеэс эхлээд энэ судалгаа үргэлжил явсан. Гэхдээ яг одоо 90-ад оноос эхлээд бас нэлээд шин шатанд гарч нэлээд үнзгэрүүлж судалж байна. За бусад хүмүүс гэдэг нь бол яг тэр
Ялгамбаатар Сумьяаг хэлж байгаа бах тийм ээ. Ялгамбаатар Сумьяа бол одоо 1911 оны хувьсгалын дараа одоогийн хятадын Шинжааны бор талын сахрууд гэж байна тийм ээ. Тэндээс ирсэн юм шүү дээ. Үу за. Үндэсний эрхчлөөний тэмцлээ орон нутагтаа өрнүүлээд зэвсэг тэмцэл өрнүүлээд тэгээд ялагдал хүлээгээд нутгаас дөрвөөд Казахстаны нутагт очсон байсан. Гэтэл одоо Монгол улс тусгаар тогтносон гэсэн ийм мэдээг одоо олж сонсоод тэгээ ерөөсөө дөгөлийн тусгаар тогтсон Монгол улстай очиж 271 хүнийг дагуулад тэгээд одоо Казахстанаас энэ хаант Орсын нутгаар дамжаад одоо мороор явган нүцгэн галт тэргээр ингээл ерөөсөө нэлээд урт хугацаанд маш их хүнд ирэх замыг туулсаар бол 1912 оны өвөл энэ хяхтар Монголд орж ирсэн. Тэгээд одоо Богд хаанд өргөх хүчгээрэл Монголын харьяат болыг Монголдо тусгаар тогтсон Монгол улсынхаа төрд морин нохой мэт хүчин зүтгийгээд өргөх хүчгээрэл Богд хаан бас тэдний одоо хяхтад тодорхой хэмжээний газар нутаг олгоод эдэр ирчүүдийн хяхтын 100 цэргийн албыг хаалгаад тэгээд нэг амьдралтай залгуулж тэгээд 1913 оны өвөр Монголыг чөлөөлөх дайнд Сумья өөрийнхөө хошуунаас нэг 10-аад үнэтэй яваад тэгээд тэр дайнд баатарлаг гавьяа байгуулж Ялгамбаатар цолоор шагнагдсан. Тэгээд 1921 оны ардын хувьсгалд бас энэ Сумьягийн хошууныхан маш их төвтэй оролцож ер нь ардын журам цэргийг бүрдүүлсэн нэг хүч нь бол энэ Сумьягийн хошууны цэргүүд. Тэгээд Сумья өөрөө бол ардын журам цэргийг дид жанжинаар томилогдож энэ одоо Жанжин Сүхбаатарын хамт ардын журам цэргийг үүсгэн байгуулах хайхтыг чөлөөлөх байлдааныг удирдах дараа нь баруун замын байлдааны тусгай ангийн дид жанжинаар томилогдож мөн одоо Монгол орны төв хэсгийг цаанатнаа чөлөөлөх байлдааныг эхэлж удирдах гэсэн ийм лавдар гавьяатай. Харин тэр Ягузар хутагт гасан ташигддаг хүн маань одоо цэргийн жанжин талаас яаж одоо оролцсон юм бол? За яг Ягузар хутагт гасан таш бол одоо богдын засгийн үеж гисэн ардын засгийн эхний одоо сарууд ч гэсэн зүүн хязгаарыг тогтноолох сайдаар томилогдсон ажиллаж ийсэн. Тэгээ тэр Ягузар хутгтын Ягузрын хийж одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын төв байна шүү дээ. Ерөөсөө яг тэнд байсан. Яг өвөр Монголтой залгаа. Стратеги маш чухал газар. Тэгэхээр 1913 онд Богд хаан өвөр Монголыг чөлөөлөх шийдвэр гаргаад цэрэг хөдлөхөд одоо нэг хэсэг нь одоо энэ нийслэл үрээнээс мордоод Ягузар хутгтын хүрээгээр дамжаад тэгээд цаашаа өвөр Монгол дайнд орж исэн. Ягузар хутгтын хүрээ бол үндсэндээ тэр өвөр Монголыг чөлөөлөх цэргийн одоо нэг штаб одоогийнхоор бол нэг штаб болж исэн гэж үзэж болно. Тэр Ягузар хутгтын хүрээнд бол одоо цэргүүдийг дайчлан татдаг тал талаас тэгээд уршин томлон мордуулдаг зэр зэвсгийг тэр хүрээгээр дамжуулж цааш нь явуулдаг хоол унд ах тунлаг бүх юмыг л одоо тэрүүгээр дамжуулдаг. Ягузар хутгтын шавьяач гэсэн одоо жасаач гэсэн одоо цэргийн хүнс хоолыг бэлтгэдэг. Тэгээд одоо дайн гэдэг чинь тэр үе зөвхөн цэргийн хүчээр хийгдэжсэнгүй оюун санааны хүч бас маш их байлаа. Монголчууд бүгдөө одоо шарын шашиндаа маш их итгэдэг. Тэр цэргүүд чи бүгдөө л сүсгтнүүд явж байгаа шүү. Бурхан шүтэндээ итгэдэг. Тэгэхээр тэднийг дайм тулдаанд зоригжуул зохион байгуулж ялд урайлан дуудахад тэр лам нар их үүрэгтэй байдаг. Хутгтууд их хэлүүлсэн байна. Хутгтууд лам нар тэгээд цэргийн лам гэж тусгайлан одоо цэрэг дагаж явдаг байсан. Тэгээд тэр одоо Ягузрын хүрээнд чи өдөр шөнөгүй тэр ялдын төлөө ном хурна гэх хичээтэй маш их үүрэгтэй байсан. Тэгээд Богд хааны зарилгаар зүүн хязгаарын олон монголчуудыг дагуулan тохиноолох сайд гэдэг тийм сайдын тушаалд Ягузар хутгтыг томилсон. Тэгээд тэр улс төрийн удирдлага шашны талаасаа тэр дайн байлдааны үнд бол маш их чухал үүрэг гүйтгэсэн. Тэгээд одоо ингээд нөгөө цэргийн жанжтын намтар чинь судаад ирэхээр тэр Ягузар хутгт гэдэг хүн чинь яа харахгүй өөрөө ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо тэрийг судлахаас өөр арга байхгүй. Тэгээд одоо ингээд судлаа тэгээд нэг ном бичсэн юм. Ер нь одоо ингээд социализмын үед бол одоо бас энэ түүхийг гуйвуулж бичих нэг ийм орлого байдаг гэсэн. Одоо уран бүтээлд ч гэсэн бас дүрийн нисрэгээр гарах ийм асуудал бас байдаг гэсэн шүү дээ. Энэ дээр ер нь та бас залруулах шаардлагатай ямар одоо түүхэн хүмүүс байна? Яг тэр үеийнхээ үзэл сурталаас л болж одоо нөгөө марксист ленист үзэл суртал анги намын бодлого тэрнээс шалтгаалж л одоо түүхийг гуйвуулж исэн үзэл сурталжуулж исэн түүхэн зүтгэлтнүүдийн үүргийг одоо буруугаар үнэлж исэн юм бол маш их бий л дээ. Энийний одоо тэгээд тэр социализм үеийн тэр түүхийн гуйвуулга тэр үзэл сурталаас улбаалж үлдсэн юм бол одоо манайхан
нэлээд шүүмжилдэг энэ уран бүтээл ялангуяа энэ кино л байна л да тийм ээ. Тэгтээ тэрийг бол одоо ингээд энэ ингээд үзэл сурталчсан ийм кино юм а гэдээ бас гаргаж болохгүй байж болохгүй. Бас гаргахаас өөр ямар ч гэсэн эх оронч үзлийг бол одоо хүүхэд залуусд одоо өвлүүлэхэд ер нь хэрэгтэй ийм уран бүтээлүүд. Тэр чинь уран бүтээл талаас ч одоо социализмын кинонууд чинь одоо уран сайхны талаас бол гайхамшигтай одоо дээд түвшин төтээгдсэн кинонууд байгаа. Түүхэн талаас ч гэсэн бас үнэн бодтой юмнууд байгаа. Энэ талаас бас гарахгүй байж болохгүй. Тэгэхээр яг одоо манайхан зарим нь яриад идэг ингээд тайлбартайгаар гаргая. Доогуур ингээд тайлбартай гаргая энэ төр гэж заримдаа яриад идэг. Тэр бол бас зөв байх гэж боддог. Яг доогуур нь одоо нөгөө урсдаг явгаар энэ кинон дээр одоо ингээд тухайынхаа үзэл сурталын үүднээс ийм хандлагаар тэгж залруулж бичиж болох юм байна гэж. Тэгж гаргуул их зүгээр юм шиг байна. Тэрнээс ч одоо тэрийг тэр үзэл сурталцсан ямыг буруугаар үнсэн гэдээ гаргахгүй байж бас болохгүй. Тэгэхээр та Манлайбаатар дамжны сүрэн билүү Баргын дамжны сүрэнгээр одоо бас тусгайлан бас судалгаа хийсэн гэж сонсч байсан. Тэгэхээр кинон дээр бол Манлайбаатар дамжны сүрэнгч одоо шоронд одоо босоогоороо өгч байгаа байдлаар гаргадаг шүү дээ. Тэгэхээр яг тэгж өнгөрсөн юм уу гүм үү гэдэг дээр та юу гэж бодож байна? За яг тэр бол бас үндэсгүй юм биш. За. Би бас одоо энэ бас үний юм уу худлаа юм уу гэдэг одоо янз бүрийн юм нэлийн үзэж судалж хайсан. Тэгтээ бол мэдээж бол архивын баримт бол байхгүй. Тэгээд тэр шорон цуг тэр үдэн шорон цуг оргиж исэн хүмүүсийн дараагийн дурсамж. Тэр үдэн цуг оргиж исэн хүмүүс байгаа ш Татанбаатар мөсөрж бас эхлээл тэр чинь нэлээ олон хүнийг их орончдыг барьж хорсон ш. Тэр хүмүүсийн дурсамж мэдээл тэгээд эднэрээс их үндэстэй мэдээл энтрээс хэлэхэд бол зүгээр ямар ч байсан биеийн их муудсан. Шоронд олон хоног хүнд нөхцөлд хоригдсон биеийн их муудсан. Амьсгал дураахын өмнө ер нь бол биеийн хаттуудын дэргэд хэвтээгээрээ өгөхгүй. Босоогоороо өхнө. Ямар ч байсан би хэвтээгээрээ өгөхгүй надад тусал гээд хажуудаа байсан хүнээр туслуулаад ханаалаад босоод суугаад ингэж ийсэн гэдэг нь бол тодорхой байгаа. Тэгэхээр энэ бол тийм үндэстгүй зүйл биш. Энэ бол одоо бас манай өвөг дээдс бол цусгаар тогтнолынхоо төлөө ингэж зориг баатарлаг тэмцэжсэн юм гайхамшигтай улсууд гэдгийг бол энэ тийм учраас энэ босоогоороо өгсөн гэдэг бол бас түүхэн үндэстэй тийм удлаа юм биш. Манлайбаатар дамжны сүрэн бол эцсийн амьсгалаа хүртэл цусгаар тогтнолынхоо төлөө зориулсан ийм гайхамшигтай их оронд цэргийн жанжин байжээ гэдгийг л харуулж байгаа ийм мэдээ баримт гэж л үздэг. Тэгээ би бол одоо энэ сүүлийн үед бас ингээд энэ 20 дугаар зууны төлөө явуулсан энэ 20 дугаар зууны эхний за 50-аад оны дунд хүртэл явуулсан энэ тусгаар технологийн төлөөх зэвсэг тэмцлийн дайны түүхийг ингээд судлаад нэгдгээд нэг юм хийх санаатай ажиллаад байгаа. Ер нь бол жаахан төгсгөлийн шатандаа орж байна. Тэгээ энэ хүрээндээ миний хийж байгаа юм бол энэ 50 жил үргэлжилсэн энэ дайн тулдааны талбараас төрсэн баатруудын одоо судалгаа хийж ийм нэрсийг гаргаж байгаа. За яг энийг бол өмнө бол манай цэргийн нөхч Гангаанамгаа бол 1911-ээс 21 оны хоорондох дайн тулдаанд амиргц хүмүүсийн нэрсийг нэг 100 гаруй хүн нэрс гаргасан. Тэрийг шинжилээд би бас гаргаж байгаа. За хоёрдугаарт бол энэ дайн тулдаанд амиргцсан хүмүүсийн нэрсийг бас шинжилж гаргаж байгаа. Одоо би бол нэг 7-800 хүний нэр гаргачаад байна. За. Тэгэхээр тулдааны талбарт амиргцсан. 45 оны дайны тулдаанд бүгд орно. Тулдааны талбарт амиргцсан нэг 7-800 хүний нэрс гарж байна. Тэгэхээр аль болохоор би тэр номон дээр яг энэ амиргдэлтээ тэр хүн яаж амиргдэж вэ? Тийм ээ? Яаж харахч вэ? Хөл гуйн яаж тасарж вэ? Яг эцсийн амьсгалаа орохтой юу гэж хэлж юу? Ямар нөхцөлд амиргдж юу гэдгийг бас нэг аль болохоор тодруулж бичиж гэж бодоод байгаа. Энэ бол түүхэн баримтуудад бол барагтаа тэгж дурдахгүй тийм. Гэхдээ энэ хэцүү ч гэсэн энийг бичих хэрэгтэй. Эндээс бид нар юу ойлгох вэ гэхээр тусгаар тогтнолынхоо үн цэнийг ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ тусгаар тогтнолд ямар үн цэнтэй гэдгийг эндээс ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг ч гэсэн үнийхийг болвол одоо ингээд бас тодорхойл бичүүлэх зүгээр байгаа. Одоо жишээлбэл Аюуш Баатрич одоо ингээд цээжээрээ дүүрэн одоо маш их сумны шархтаа ингээд зогсож исэн гэдэг нэг ийм бас баримт яригддаг. Бас нэг холбоочин жанчив нөгөө тэгээд хоёр уцыг холбож зуугаад өөрөө ингээд амьд одоо юу болоод ингээд өнгөрч исэн гэдэг ийм тохиолдол бас байгаад байдаг. Энэ нь бол баталгаатай. Энэ бол үнэн. Эднэр бол одоо яг л толдааны талбарт л яг л дэгжил амирг баатарлагаар дэгжил амиргдсан улсууд. Энийг бол одоо бид нар өнөөдөр ямар нэгэн байдлаар
үгүйсгэх юм л. Уран сайхны хэтрүүлэг биш ээ гэж. Уран сайхны хэтрүүлэг чинь байхгүй. Тэр бол бодтой үнэн. Одоо тэр Аюуш Маяшин баат яаж нас орсон. Шарлийг яаж олсон. За. Шарлийнх нь эргэн тойрон одоо хичнээн хүн байсан. Ингээд тэр Шарл Мардын олсон хүмүүс чинь дурсамжиндаа бичээд үлдээсэн байгаа шүү дээ. Одоо Дампилбаатрыг эмчилсэн энэ хүртэл Дампилбаатар бол үнэн зоригтой гайхамшигтай тишэртэй хүн гэж байгаа байхгүй. Тэр шархын дайны талбараас маш хүн шархагдсан уус нуруунд. Тэгээд татаж ирээд мис засал хийхэд ганц удаа яа гэж хэлээгүй. Гайхамшигтай тисүр хатуужилтай хүн ингээл бичээд үлдээсэн байх ч тийм учраас эднэрийг бол үгүйсэх арга байхгүй. Тэгээ би энэ судалгааны үр дүнд би бас нэг юм бодоод байгаа. Ер нь бид нар бол одоо ингээд энэ дайнд амиргдсан хүмүүсийг мартцсан юм байна. Монголчууд бид нар бол. Тийм учраас энэ дайнд амиргдсан хүмүүсийн нэрсийг сэргээх хэрэгтэй. Би бол одоо яг нэг 7-800 нэр гаргаж ийн гэж. Гэтэ энэ бол эцсийн судалгаа биш. Энэ бол зөвхөн миний хийсэн анхны л одоо ордлого. Энийг цааш нь үргэлжлэх юм бол шүү хэд болохыг ч үгүйсэх аргагүй. Тэгэхээр энэ нэрсийг зөвхөн сэргээгээ тогтоох төдийгүй мөнхжүүлэх хэрэгтэй. Яаж мөнхжүүлэх вэ гэхээр одоо энэ амиргдсан тусгаарлалтны дэлгэн амиргдсан Монгол дайчдынхаа дурсгал зориулсан нэг сайхан хөшөө нь Улаанбаатарт байхгүй байгаа зү тийм ээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод. Гэтэл одоо зөвлөлийн дайчдын дурсгал зориулсан ямар сайхан сүрлэг хөшөө зайсан толгой дээр сүндэрлж гинүү тийм ээ. Адаглаад нэг ийм хөшөөтэй болмоор байна. За тэгээд энэ аймаг бүх сумдууд одоо энэ тухайн аймаг орон нутгаас энэ дайнд амиргдсан баатруудынхаа музейдээ ингээд нэрсийг бичээд тавьждаг баймаар байна. Дайнд амиргдсан дайчтай иргэн дурсдаг өдөртэй болмоор. Бусад оронд тийм жишг байна. Тийм өдөр бас байдаг шүү дээ. Орос Морсодод байж л байгаа. Тэр өдөр ямар ач холбогдолтой юм гэхээр яг л тэр дайнд амиргдсан тэр баатрууд тэр амиргдсан хүмүүс чинь одоогийн өндөрлөгөөс харахад бүгдөө баатар. Баатар цол өгөөгүй тэн дотор баатар цол нэхэн өгсөн хүмүүс ч байгаа тийм ээ. Өгөөгүй хүмүүс ч байгаа. Бүгдөө л одоогийн өндөрлөгөөс харахад бол бүгдөө л хорныхоо дэлгэн амиргдсан баатрууд шүү. Тийм учраас бид нар тэрийг иргэн дурсдаг өдөртөө олж тэр улсуудад Оросд дурсгалын үндэд алдар гавьяаг мөнгөжүүлж тэр баатарлаг түүхийг залуу хойч үдээ таны улд сурчилж мэдүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр 1924 оны тэр давтгаар үндсэн хуулийг яг баталгаажуулсан тухайн онд бол Монгол улсыг бол Хятадын нэг бүрэлдэхүүн хэсэг гэдэг ийм нууц гэрээ бол хүчин төгөл төр байсан тийм үү. А тэгвэл 1945 оны одоо тэр бүх нийтийн санал асуулгаар энэ гэрээ хүчингү болсон. Өөрөөр хэлбэл одоо Монголын тусгаар тогтнол сая л нэг баталгаажиж одоо өмнөд хөрш маань Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгодог. Энэ дээр ер нь та төвчийн хувьд юу гэж хэлмээр байна? Яг 1945 оны 2 дугаар сард Яалтад болсон 3 их гүрний хил гэрээгээр чинь одоо зөвлөлт толгойд улс энэ Европ дайнд дууснаас хойш 2-3 сарын дараа Японы эсрэг тодорхой нөхцөл бодолтойгоор дайнд орно гэсэн шийдвэр гарсан шүү. Тэр нөхцөл бодлын нэг нь бол бүгд найрамдах Монгол Ард улсын статус квог их гүрнүүд хүлээн зөвшөөрөх асуудал. Тэр Европод фашизмаа дарсан бол Азад тэр Японы милитари зэрмийг дарж ижил дэлхийн 2 дугаар дайнд төгсгөл болно шүү дээ. Тэр дайны голомт Аз дахь дайны голомт дарагдаагүй байхад дэлхийн 2 дугаар дайнд дуусахгүй энэ дэлхийд ингээм хамгаалан байдал тогтоохгүй шүү дээ. Тэгэхээр чинь одоо энэ дэлхийн 2 дугаар дайны энэ ялалтын үр дүн бол Монголын тусгаар тогтнолын төвөнд бол том л үүрэг гүйтгэсэн шүү дээ. Тэгээд тэр яалтын гэрээний дараа Москвад бол нөгөө зөвлөлт толгойд бол дунд дэрэг улсын хоорондын найрамдлын гэрээ байгуулалтаа хилцээр ихэлсэн. Энэ дээр чинь яригдсан нэг гол асуудал бол Монгол улсын тусгаар тогтнолын асуудал шүү дээ. Монгол улсын тусгаар тогтнолын асуудлаас болж энэ гэрээ мухардалд сунжирч мухардалд ороод байсан үед зөвлөлтийн өдөрт Сталины урилгаар маршал Чо болсон бол Москвад айлчсан 45 оны 7 дугаар сарын ихээр. Тэгээд тэр айлчлалын үр дүнд бол үеэр энэ Японы эсрэг дайнд бүгд найрамдах Монгол Ард улс оролцох эцсийн тохиролцоонд хүрж тэгээд энэ дайнд бол Монгол улсын зэвсэгтүүчин бол оролцсон. Тэгэхээр одоо монголчууд хэрвээ бүхний дээрээ 100% одоо саналаа өгөх юм бол Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдэг ийм тохироо бас явагдсан учраас тэр яг нөгөө зөвлөлтөд Москвад явагдажсэн зөвлөлт толгойд дунд дэргийн улсын хоорондын гэрээд
хоёр тал тохиролцоод 1945 оны 8 сарын 14-нд гарын үсэг зурсан. Энийний дараа энэ хоёр орны гадаад явдлын яамны хооронд Монголын тусгаар тогтнолын асуудлаар ноот ч их солилцсон байхгүй юу? Тэгэхээр дунд иргэн улсын засгийн гадаад явдлын яамнаас Зөвлөлт толгойд улсын гадаад явдлын яамд ирүүлсэн ноот жижигт юу заасан гэхээр энэ дайн дуусны дараа Монголын ард түмэн хэрвээ одоо санал асуудалгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх юм бол дунд иргэн улсын засгийн газар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдгийг мэдэгдсэн. Зөвлөлт толгойд улсын гадаад явдлын яамнаас гаргасан ноот бол Зөвлөлт толгойд улс бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол бүрэн эрхтэй байдлыг хүндхэн үзнэ гэж заасан байгаа. Тэгээд энэ заалтын дагуу энэ чөлөөлөх дайн дуусны дараа шууд үргэлжлээл ер нь бүх ард түмний тусгаар тогтнолын тал асуудлаарх санал асуулга явагдаж байгаа шүү дээ. Ер нь бол энэ чөлөөлөх дайн энэ бүх ард түмний тусгаар тогтнолын асуудлаарх санал асуулга энэ төр бол нэг бол хооронд нь салгаж үзэх боломжтой шаардлагагүй. Ингээл тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн л одоо ингээ үргэлжлээл ингээл арараасаа залгаад энэ тэмцэлд явагдаж байгаа гэж байна. Тэгэхээр Монгол улсын одоо тусгаар тогтнолын асуудал бол таны ярилцлагын эхэнд хэлдэг шиг 50-60 жил үргэлжилж сая одоо дэлхийн нийт Монголын тусгаар тогтнолыг 100% хүлээн зөвшөөрсөн асуудал одоо сая бий болсон гэж үзэж болохоор байна тийм үү? Тийм Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад бүрэн эрхт гишүүнээр хэлсэн гэдэг чинь тэр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт тусгаар тогтсон улс гэдгээ олон улсын давцанд зарлан тунгалж баталгаажуулж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр тэр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн тэр олон улс орн Монгол улсыг энэ нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр бүрэн эрхт гишүүнээр илсүүлье гэж гаргаж ирж байгаа гэдэг чинь тэр Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрж тэр олон улсын хамтын нийгэмлэгтээ гишүүнээр оруулж энэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо бас л тэр олон жил үргэлжилсэн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг том ялалт. Нэлээд оргилд одоо бас үйл явдал. Ерөн зүгээр шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнгийн хувьд ерөн та бүхний одоо судалгаанд нийт шаардлагатай асуудлууд дээр ерөн төр засгийн зүгээс хэр зэрэг дэмжиж одоо санхүүжилт өгч байна. За шинжлэх ухааны байгууллагын санхүүжилт гэх юм бол ерөөсөө зөвхөн түүхийн хүрээлэн биш тэр жигээрэл учир дутагдaltaй байгаа шүү дээ. Энийг бол одоо сэтгүүлчид таа бүхэнд сайн мэдж байгаа, манай үзэгч сайн мэдж байгаа, төр засагч сайн мэдж байгаа. Тэнд бол одоо тэрийг би давтаж одоо шүүмжлээд яах вэ? Гэхдээ ер нь бол сүүлийн үед манай төр засаг бол бас энэ түүхэнд хандах хандлага, түүх судлалыг дэмжих, түүхчдтэйгээ хамтарч ажиллах талаар их олон амжилт гарч байгаа, нэлээд сайн ажиллаж байгаа гэж бол би боддог шүү. Одоо жишээлбэл хамгийн наад захын жишээл гэхэд дөрөвний та тэр ярьсан нөгөө Монгол бахархлын өдөр одоо түүхчтэй томилоод тэр эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг шинжилээ тогтоогоо тэрийгэ төр засгийн шийдвэрээр одоо Монгол бахархлын өдөр болгоо жил болгонд тэмдэглэж байгаа энэ өдөр байна гэх жишээтэй олон юм. Тэгэл одоо сүүлийн үед энэ Монголын нуут товчоод дэлгэрэнгүй тайлбартай Монголын нуут товчоо гэж сая одоо энэ жил гарлаа. Ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор тийм ээ. За тэгэл Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор одоо энэ гадаад дотоод бас олон судалгааны хөтөлбөрүүд одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч энэ жил Турктэй ажиллах үеэр хүртэл тэр Туркэд манай археологчдын судалгаа дээр очиж танилцчихсэнийг одоо та бүхэн мэдж байгаа тийм үзэгч телевизээр ч гэсэн нэлээ гарч ирсэн. Гэхдээ одоо энэ төр засаг бол түүхийн судалгааг дэмжих, түүхчдийнхээ одоо ном бүтээлийг хөтөл болгох, энэ түүхэн үннийг одоо олон түмэнд таниулах тал дээр нэлээд бас идэвхтэй ажиллаж гин гэж харж байгаа. Тэгээд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн олон зарилгууд байгаа шүү дээ. Түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон зарилгууд ингээд гарсан байгаа шүү дээ. Энэ бүхэн чинь одоо шүргийг айл өрх албан байгууллага бүр залах Чингис хааны шүрэг, Монголын нуут товчооны тухай зарилгууд байна. Тэгээд одоо нөгөө төрийн одоо тахлагтай уул уснуудын тухай зарилгууд байна. Уртын дууны тухай зарилгууд байна. Ингээд ээлжиж арараасаа гарч ил байна. Эднэр чинь бол одоо ингээд төр засаг үндэснийхээ өв соёл түүхийг түгээн дэлгэрүүлэх, судлах, сурчлах ажлыг дэмжиж байгаагийн нэг илэрл. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр таны цаашдын одоо түүхийн судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний цаашдын ажилд ч гэсэн одоо амжилт хүсье. За баярлалаа танд. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан түүхийн ухааны доктор профессор Мегмар Самбуу оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.